The morning of the competition has finally come. Anujin is the first to arrive at the contest venue. Ерөөхдөө олохгүй нөө тайц. Тэгээд ерөөхдөө гоё чимэл мэмхлэн ч гэсэн айгу таалагдчих. But some aren't as impressed. Soon, other contestants filed in. They appear relaxed, ready to have fun, and strikingly uncompetitive. Яхаажин хассан. Нөө дэглэм барьж тий. Тэгээд ер нь алхаагаа бэлдсэн. Тэсний алхааны. Солонгос илүү чөлөөтэй. Тэгээд тасны ерөөсөө нэг тийм баригдмал нөө фэшн тэр нэвтрүүлгүүдийн зөнд үзчихсэн л та. Тэгээд охтууд нь ч гэсэн айгу тонхоо өндөр өрмөц төрхтэй. Загварын үед гэх юм бол бас нэг тийм өрмөц амар чөлөөтэй. Нэг тийм гоё надад таалагдсан. Би чаднаа. The mood changes somewhat as the contestants start to gear up and put on their game face. To triumph, they must accentuate their appearance with hair and makeup that stand out and express their personality. Нилээдэн хүчрэхэд тэсэр нэмэгтэйлэг ерөнхийдөө стилтэй болсон юм уу? Би өөрөө жүжигчдийн мэргэжлээс цаадаг. Тайлбар яг тодорхой хэмжээний жүжиглэлтэй хэрэгтэй. Зүгээр модель хөтлөө төштэй яваад зүгээр ингээд явах юм бол энэ одоо Face of Mongolia гэдэг Монголын юу штэ. Загварын шоу. Тийм учраас баг зэрэг тайлбар жүжиглэлт тэгээд өөрийнхөө мэргэжлийн тагаа жүжиглээд шүүгчнийхээ хувьд юм бол шүүгчнэртэйгээ гоё нүдэрээ харцаад энэ жоохон баг зэрэг энергитэй яваа темпо яваа гэж бодсон. Several wardrobe changes are expected during the course of the evening. The challenge is to own the designs and be the brand. And as the clock ticks down, nerves flare up. Хамтдаа ингээд энэ тэмцээг даамж болсон гэсэн шүү дээ. Эсвэл маш өндөр байна. 12 настай намайг Face of Mongolia 2014 наадмын эхлэлд бэлэн болоод байна. It's a full house. The 2013 Face of Mongolia contest opens with each contestant going on stage and introducing themselves. Ингээд нийт шилхийн шилдэг 36 оролцогч маань United Colors of Benetton-ы хувцсыг хэрхэн амжилтыг хамтдаа харцгаая. First up, the casual apparel competition. The challenge was to own the apparel and the audience. What's more, the contestants must rock it on the runway and impress the judges. Тэмцээнд оролцсон хүүхдүүд маань одоо Монголд төдийгүй дэлхийн давтсан дээр одоо өрсөлдөх анхны одоо шат нь одоо энэ Face of Mongolia болж байгаа. Тэгээд цаашлаад одоо Солонгосын олон улсын загварын шоу тэмцээн мөн одоо цаашдын олон орны одоо загварын шоу тэмцээнд оролцох боломж нь нэгдэж байгаа. Мэдээж хэрэг тэр хүмүүс маань өөрөөс нь маш их юм шалтгаална. Бид нар бол эхний хамгийн том одоо алхам одоо шансыг өгж байгаагаар гол онцлог л доо бусад тэмцээнүүдээсээ тийм ээ.